сайн байцгаана уу үзэгчтэй. Намайг Фонцог гэдгээ. Манайх бол нэг ийм эгэлж ирэн л айл. Би нэрээ та бүхэнтэйгээ анхныхаа влогоор уулзаж байгаадаа их баяртай байна л та. Би та нарт гэр бүлийнхээ хүмүүсийг танилцуулъя. Энэ хүн бол миний царайлаг, үзэгсэлэнтэй, яриайлаг, ажилсаг ихнэр Ариуна. Энэ хүү бол миний энэ хүү бол ухаалаг, сэргэлэн, миний ганц хүү Өгөөмөр. Манай гэр бүл бүх юм хамтдаа хийдэг л дээ. Бас бид нар их эвтэй найртай байдаг. Одоо бид гурав хамтдаа гэрээ цэвэрлж байна л та. Чи яагаад байгаа юм бэ? Угаасан шалан дээр битгий шигээд байгаа чи. Хайна би влог хийж байна шүү дээ. Хүснээ чинь хөвшөрч өгчээж влог солиороод байгаа. За би ямар хөгшөрсөн болохоос өгчөө юу? Тэглэж би юм хийгээд тоос моос арчаа чамд нэмэр болчихлоо шүү дээ. Солиор. Чи юу гараад явж хичээл намаа хийлдэг гүлийчүүд энэгээр хаал иргүүл явах. Явал та өрөөргөөр. Хааш. За миний хүү одоо гэрийн даалгавраа хийж байна л та. Би хүүхдийнхээ гэрийн даалгаврыг нь хийхэд байнга тусалж чадахгүй байгаа бодлогыг нь бодож өгдөг. Энэ бол бас эрүүл зөв гэр бүлийн нэг хэв шинж юм шүү. За. Алуу миний ханаас. Та энэ бодлогыг тусч өгнө гэсэн бодож өгнө гэсэн яасан бэ? Айлин. Наач мөн цэвэрхэн бич гэдэл болон заяа зүгээр цэвэрхэн л бич. Хөөс. За, би амралтынхаа өдрөөр хагас бүтэн сайнд аль хэсэг бол ажилгүй байгаа үедээ таксинд явж нэмэлт орлого олдог. Миний хүү Өгөөмөр надтай хамт галдуур хийх их дуртай. Аава би явъя гэдэг дагаал энэ. Худлаа яриад байгаа ч хүн унтигээд тах чинь давуулаа гараад ирэх ядаргаатын гэртээ амархан юмсан ёо. Хүүхд ингэж л гин. За хэдүүлээ хөдлөе ажилдаа явъя. За таксинд явна гэдэг чи өөрөө тэгээд их том соёл л доо. Тэгээ үйлчлүүлэгчийг хүссэн газар нь хурдан шуурхай аюулгүй тав тухтай хүргэж өгнө гэдэг чи их том хариуцлага юм байна. Тэгээ манай зарим жолооч нар өөрсдөө муухай харилцааны соёлгүй машинаараа дүүр хог тарьцсан. Тэгээ урдаа хүн суулгацсан тийм байж болохгүй л дээ. Хөөе. Би урд чи суудсан биш. Чи чинь хүн биш хүүхэд шүү дээ. Энд нэг хүн гарав. Наадхас чинь. Хаа өрх юм ийдөө? Тийш явахгүй. Тийм зайлцсан газар руу явахгүй шүү дээ. За өнөөдөр чинь жоохон хүн багтай байна да. Одоо хүн тааруул хаашаа ч явна гэсэн хамаагүй авъя дөө. Тавцснаа юм дээ. За сууч мэдөө. Хамгийн ихний үнэ авлаа. Юу бахан хог вэ? Миний дөө наач одоо өмнө суусан хүмүүс ингээ хог тариад явцсан байна. За яг хоо зайшнаас суучих мэдөө. За сайн байна уу? Хаа өрхөө миний дөө? Чигээр явчих. За миний дөө юу хийдгүү аа? Сайхан ахтайгаа буугаалаад энэ нэг юм шүү дээ. Сууч мэдөө. Юу вэ? Хавхан авах гэж. Зүгээрээ мэдээ замд юм биш үү? Хаач юусэн яах вэ? Нэгэндээ тус дэмтэй байл та. Такси олдохгүй хэцүү шүү дээ. За шахаа суучих мэдүү нэ. Яасан сайхан үзэгсэлтэй октод вэ эдэр чи аа? За хаа өрхөө? Сүүл цуусан дөө. 13 орнах. За ах нь 13-аар авчиад өгнө. За миний өөрхөн дүүнэр манай хүүтэй бараг жицсан юм биш үү? Танилцаач. Өгөөмөр. Миний хүү одоо үсгүй гэж яах гэж тэгдэг юм те. Уцсих оролдоод ивэл ингээ үснэ унаа шүү дүүнэрээ. За энэ ч та хөнгүү саяны 2-оос хойш баахан хоосонтой хүсэргээд бензингүй болох нь зогсож байгаа хүн авъя да. Миний хүү яас ядраад байгаа юм. Ядралгүй яад юм бэ өдөржгөө ингэ суугаа явчихар чинь хүн гэртээ зүгээр амарчээ гэдэг чи ядраад. Хүн өдөрт ядрахаараа дандаа гоё кофе авч чаддаг. Миний хүү гоё американо уух уу? Ядчихт нь американо гэлтэй. Тэгээ ой яд сэрэх. За аавнс юу ороод аваад ирээ. Наа чи юу вэ? Усны саунд ээж найрууллаа американо. Юу яриад харил та. За. Кофе бол кофе уу. За хүү ирэх нь үү? Харих уу?
Чи энэ хог авах гэж яхад чаа. Тэ одоо хацтайгаа дээр авах гэж байна. За үзэгчтэй. Би бол эхнэрийнхээ үгнээс өрөөсөө гардаг. Эхнэрүүд буруу юм хэлнэ гэж байхчгүй. Зарим ирчүүд маань эрэгтэй хүн хог хайдггүй, угац асгадггүй, хямар лундаанд моол гэдэг юм. Тэгээд мууддаг хямарч гэж юу ах вэ? Би ер нь эхнэр хүүхдэрээ хүнд юмч өргүүлдэг юм дөө. За, хой. Чи хогоо хайчаад ир. Хогоо хайчаад ирээ. Юу таас өөрөө хайна гээдтэй. Чи урдаа хайчаад ирэлтэй. Гар. Хайна. Хүү хог хаяад иртэл чи дээр 5 минут. Мөнгөр хаалттай л ш. Тэг бол 10 минут. Хөө ээж. Энэ баяраа 18 нас хүрээд машин авцсан биш үү? Миний ер нь хүүхдийн мөнгийг хадгалж байгаа юу? Одоо хэд болсон? 18 удахгүй хүрлээ машин авч өгсөн юм дээс дээ. Юу өхөхөө ээж нарын сайн мэдэхгүй байна. Аавчин л нэг банкнд хийдсэн ш. Аваас асуу та. Хөөе аав. Наата. Болол та та. Яах гэдэг юм бэ чи? Хөөе. Яав. Миний хүүхдийн мөнгийг хадгалж байгаа юу? Одоо хэд болсон? Баяраа цаан чи машин авсан мэн дууралтай алив хуцаа аваад ир. Юу ингэ солиороод идэв алив гарга миний мөнгийг. За маань. Ийм л мөнгө байгаа штэ минь хөө. Яах гэдэг наатахаар. Юу? Та миний хүүхдийн мөнгийг бүгдийг үрцсэн юм уу? Чи 100 мянган төгрөг байна штэ. Одоо өгöd пүрөөсний мөнгө хангалттай үрцэн байгаа штэ. Ямар мөнгө өгдөг юм да? Мэй уцаа. Бид тэгж хүч ярихгүй дээ. Хүүхэд бүр арай л удаа уйлчлаа. Одоо удахгүй 18 хүрхийн юм чинь чи тайлбарлаад хэлжүүлээсэй. Төхөө. За би нэг орчод. За миний хүү битээвэл. Миний хүүгийн мөнгө нь байгаа штэ. Бидүүлэн. Аав ээж ер нь юу гэж хүүгийнхээ мөнгийг үргэвдэ аав ээж нь чамайг 18 хүртэл чиний хүүхдийн мөнгийг хадгалангаа өсгөчий гэж бодоод мандал хоримтлуулж исэн бохгүй юу? Чи итгэхгүй бол энэ харал та энэ хараач. Чиний мөнгө ч байгаа үстэй. Оо тийм биш таа. Ямар гоё бэ? Хоёр тэ надаас нуугадсэн. Чи энэ их мөнгө байгаа гэд мэдчих юм бол чи иймч бүү заавь, тиймч утас заавь гэд дундаас нь мөнгө авчих юм бол ингэж хоримтлагдахгүй байсан бохгүй юу? Одоо чамайг 18 хүртэл чиний хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөгийг сар болгон хураалаа гэж бодоход 22 сая төгрөг болж байгаа. Мандал хоримтлын хүч гэж 87 сая төгрөг нэмэгдээд одоо 2 жилийн дараа гэхэд наа мөнгө чинь 109 сая болно гэж боддоо. Гоё байцтэй. Йоо! Ямар гоё юм бэ аваа баярлаа. Түүл нь шүү дээ. Би пүрс авах боллоо. Би гоё брендийн цүх гоё үнэтэй машин авч уннаа. Ямар татварын мөнгө идсэн биш дээ аваа. Тийштэй миний хүү эн чинь хүүдэл зориулж мандал хуримтлал цуглуулсан мөнгө юм чи миний хүү юу хийн үү миний үгийн л дор. За ямар гоё юм бэ ураа. За үзэгчтэй миний хамгийн ихний влогтой хамт байсан та бүхэндээ баярлалаа. Та бүхэн таалагдсан бол лайк дарж, комент бичиж, шеэр хийж, subscribe дараарай. Байрны ятман болтрон пунцэг нэг удаа хүүдээ мандал хуримтлалд мөнгө хуримтлуулсан гэсэн.